За сайн байцгаана уу бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. 16 дахь удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа өөрийн үндсийг боловсруулах 6 бэлэг бараамидын 5 дугаар хэсэг болох самаадын чандад хүрхий хэсгийг одоо авч үзэх гэж байна. За намаа эхлэхийн өмнө бүгдээрээ хамтдаа аврал итгэлээ уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би идэг мөй өглөг тэргүүтээ уйлдсан буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би идэг мөй өглөг тэргүүтээ уйлдсан буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би идэг мөй өглөг тэргүүтээ уйлдсан буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. За 5 самаадын чандад хүрхийд суралцахад 5 үүнд 1 самаадын мөн чанар 2 түүнийг бясалгахад орох арга 3 самаадын ангилал 4 бүтээхэд хэрхэн үйлдэх 5 тэдгээрийн утгын хураалт. Анхан самаадын мөн чанарт зоригдлоос бусад зүйлд үл алгасран орших нэгэн төвлөрөлт буйнд сэтгэл юм. 2 түүнийг бясалгахад орох аргад 2 үүнд 1 тус эрдэм 2 гим үр. Энэ хоёрыг самаадыг тусгайлан номлосон хэсэгт гарганаа. За энийг дэлгэрүүлэн цааш нь үзэх нь байна тийм ээ. За 3 самаадын ангилалд 3 1 энэ насанд бие сэтгэлийг амгалан оршоогч самади 2 эрдмийг элтэд бүтээх самади 3 амьтны тусыг үйлдэгч самади 4 бүтээхэд хэрхэн үйлдэхэд самадиг бүтээхдээ мөн 6 дээд төгөлдөр болон чандад хүрхий 6 луга хамтдхан анхааран авнаа. За өмнөх өдрүүдэд уншигдсан сэдвүүд байгаа тийм ээ. Эдгээрийг бүгдийг ингээд анхааран авнаа гэж байна. 5 тэдгээрийн хураалтад бод сэтгэл нь хамаг амтанг самадын чандад хүргэхийг сануулагч учир баттгаж дээд газрын самадыг ерөөлийн орон барьж самадыг төгс эзэмсээгүйч өдөр бүр дияанд аль чадхаар суралцвал хойшид ч дадал үүсгэхийг алдахгүй болно. За тэгэхээр самадигийн хамгийн гол нь өдөр бүр дадал үүсгэж тодорхой хэмжээгээр бясалгал ном хийх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр самадигийн одоо бүлэг маань одоо товчхондоо ийм байна. Цаашаага та бүхэн маань дэлгэрүүлэн судлаарай. За одоо бүгдээрээ хамтдаа богино хэмжээний амьсгал дээр төвлөрөх бясалгал хийцгээе. За суугаа хүмүүс нь одоо над чиг сандал дээрээ ингээд суугаад үүр твтэйхэн байдлаар сууж болно. За гараа ингээд ерөнхийд нь сул тэ үүр дээрээ тавиад зарим хүмүүс нь сайхан бясалгал хийх очир завилгаагаар сууж болно тийм ээ. За миний хувьд сандал дээрээ ингээд сайхан сууя. За бүгдээрээ эхлээ сайхан гүнзгий амьсгал аваад гаргалаа. Тэгэхээр гүнзгий амьсгал аваад гаргалаа. За одоо амьсгалаа зүгээр өөр нь энгийн амьсгалъя. Самади маань анхаарлыг альва нэгэн зүйл дээр одоо алдахгүй барихаас төвлөрөх буйн сэтгэл гэж байгаа. За энэ үест бүгдээрээ амьсгал дээрээ төвлөрье. Зүгээр хэвийн амьсгалаад хамраар орж байгаа, гарч байгаа гарыг ажиглая. Хэрвээ анхаарал маань өөр зүйлд, өөр бодолд орох юм бол буцаагаад анхаарлаа амьсгал дээрээ авчиръя.
Хамраар орж байгаагаар орохдоо сэрүүн, гарахдаа дулаан мэдрэгдэж байгааг ажиглая. За, сүүлийн гүнзгий амьсгалаа аваа гаргая. За, амьсгал дээр төвлөрөх бясалгал маань сайхан боллоо. За, энэ мэтээр бид бүхэн өдөр бүхэн өөрийн амьсгал дээр төвлөрч самадийн дадуулгаа хийх боломжтой ах нэ. Мөн номоо унших хэрэгтэй. За, энэ бичлэгийг маань үзсэн хэн бүхэн их болсон хамаг амтан самадийн чандад хүрэх болтугай гэж та бүхэндээ ерөөл өргөё. За, бүгдээрээ сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.